Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын төвөөс 35 км-ийн зайд шар харган хэмээх газар эцэг өвгдөөс уламжлагдаж ирсэн 50 гаруй жилийн түүхтэй нөмөр нүүлэг сайтай хаваржаанд айлсан бууж төл малаа хүлээн авч урин цагтаа золгож буй малчных бол Намарзан багийн малчин лавагдорж их юм а. Малчин лавагдорж их жилийн эцээр 1000 гаруй мал тоолуулсан бол энэ хавар 500 орчим төл мал хүлээн авахаас нийт төлийнхөө 90 гаруй хувийг боожуулан шин төлийн дуутай ажлын хэсгийнхнийг угтан авлаа. Сүүлийн 3 жилийн мал аж ахуйн салбарт амжилт бүтээл дүүрэн ажиллаж бусад малчтай манлайлсан лавагдоржийг энэ жил аймгийн аварга малчнаас шалгаруулснаар шагналын хур энэ хот айлд буусан юм. Малчин лавагдоржийн аав Гомбосүрэн нь 2019 оны аймгийн аварга малчин, төрсөн ах лавг очир нь өнгөрсөн жил мөн л аймгийн аварга малчин болж байсан бол энэ жил Баз Пүрвдорж Хадам Ихч Баяр Хишигнаар аймгийн хошоо аварга малчин лавагдорж аймгийн аварга малчин болж жил дараалан аваргууд төрж байгаа бэлэгшээлтэй үйл явдал болж байгааг нутгийн ард иргэд нь онцлож байсан. 84 оноос 87 онд мал дээр байж байгаа 88 он цэргийн албанд яваад 90 онд халагдаж ирсэн 2 цэргийн албаасаа 90 оноос наадад ирээд 94 оноос айлгэр болж ингээд 94 оноос хойш өнөөдрийг хүртэл 28 жил мал малж байна. Тэгээ одоо байгалийн бэрхшээл одоо хүний төсвөр төвчээр бүх юм шаарддаг. Малчин өнөөд одоо ялангуяа одоо энэ гарч байгаа залуу малч гэсэн ер нь харахад цаашаа байгаль сайханд байвал ер нь тэгэл малчин хүний мал шиг сайхан ер нь одоо аав ээжийн цагаас нааш малчин удмын залгаад ингээд цам гараа уулынхаа өөр ингэрээр малж явнаа өнөөдөр хүртэл. Цаг агарын байдлыг л дараас зургатаар сонсдог та. Тэгээд бали одоо энэ тэгээд одоо жилэн мэлэн гараад одоо ингээд уул цас ингээд бударсан байх үед тэгэл мал таргалж одоо отролж ингээд явж чадвал мал үнэтэй сайхан ордог. Байгаль сайхан байвал малчин мал сайхан байдаг. Мал сайхан болохоор бидний амьдрал сайхан байдаг гэж бодж өгдөг. За бид нар одоо манай энэ цуслангаа нүүхэд одоо ийшээ 70 км байд юм аа ингээд. Энэ шулуун замаар явахад нэг 50 км, төөрөө замаар явахад 130 км байдаг. Сайжруулсан замаар явах. За манай жилд нэг 3-4 удаа болно нүнэ. Мал сургууль ер нь хэдэн төрөл дээр нь өсөж чинь ямар малыг голчлон өсөхийг зорддог вэ? За ер нь одоо манай 4 төрөл дээр нь өссөн. Өхрөө байхгүй хойны ямаа тэмээ адуута. 4 төрөл дээр мал ашигсан. Ер нь одоо аав чинь цагааснаас манай аав аймгийн авраг малчин байж байсан 19 он зээл. Мал дөрөв аваач юм бүгэн шиг. Тэгэл ер нь малыг ер нь хойны ямаа хотонтой байх малтаа л их сонирхолтой таа. Жилийн эцээр хичнээн тоолгоо мал тоолуулаад байна. Жилийн эцээр 1052 мал тоолуулсан өнөө жил 21 онд. 2017 онд сумын сайн малчин болж байсан. Сумын малчин. Тэгээд 1091 мал тоолуулж байсан. Тэрнээс хойш одоо 18, 19 он цайхан ганцууд ирээд бас малчин болгон малаа бас зарж боловсруулж тоогыг багсгаад дахиад одоо байгаль сайхан болоод ер нь байгалыг л мал асгах чинь да. Тэгээд малчин хоёр байгальтайгаа харьцаад мал гурав ингээд явах төр малчин хүний жаргал юм гэж би бодож байгаа. Хадлан тижээлээ ер нь хэрхэн яаж бэлддэг? Жилдээ нэг хичнээн 5 хадлан тижээл бэлдэж чинь ер нь хаагур одоо хадлагаа болдог үү? Хадлан одоо энэ ховдын гол одоо Эрдмүрийн ховдын голоос бэлддэг. За манайх одоо жилд нэг 5 тонн өсөл бэлддэг юм даа. Тэгэхээр яг нь мал саал нэг хавртаа нэг тижээлэгдүүд яг морон тал өгдөг. Яг шаардлагатай үед гарвал тэгээд тижээл авалтаж аваад бог маландаа өгнө. Тэгж яг шаардлагатай мал гарахаар бог маландаа өгдөг, адуундаа өгдөг, унж байгаа мал. Одоо жилээс жил байгаль цаг өөр бас өөрчлөгдөж байна. Өвс ургамлын гарцч бас өөрчлөгдөж байна гэж ярьж байгаа. Тэгэхээр ер нь байгаль цаг өөрийн өөрчлөгдөж байгаа нөхцөл малчтад ер нь хэрхэн нөлөөлж байна, мэдрэгдэж байна юу ер нь? За ерэн байгаль цаг өөрчлөлт өөр өдрөн өөрчлөгдөж байна. Үеийн цагт бол үеийн сар гараад, өдөө жахан дулаарч яах шиг. Тэгээд хавртаа болохоор үеийнхээ дулаарныг алдагдал нөгөө дулаарсан учраас хавртаа бас яхан хүүд сэрүүх, ууландаа жахан цасан шуурга мурга болох янз янзын гарч байна байгалийн эрсдэл. За тэр болны тааруулны одоо малчин болгоны хоолны өвс тоосон сайхан ургамал нь гарч ирэх юм бол бидэнд малчин хүн өөрийгөө тэгээд өдөг буу цашаагаа тохируулаад
засаа тордоод бариад тэгээд малчин хүн өөрөөсөө шаарддаг таар. Би 94 онд малдар гараад 95 онд айл орхи болоод 28 жил малдар одоо хөдөө жоо юунд ажиллаж байгаа малчнаар. Манайх энэ жил 150 ямаа нас төлөвлөлөө авчих. Хэдэн хувьтай явж ийн төлөвлөлөө? Одоо нэг 90 хувьтай явж байна. Бод бол хөдөөж авах уу? Бод хөдөөж авнаа адуу тийм ээ. Маа тэгээд аав ээжийнхээ өргөлжлөл нь болж нутагтаа ингээд юу яаж байгаад их сайхан байна. Малчин лавгад оржих бусад малчдын нэгэн адил хадлан тижэл бэлтгэх хашаа хороогоо засаж сайжруулах, отор нүүдэл хийх гээд цаг наргүй их ажлыг үлгэр жишээ хийсээр иржээ. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, тооноос чанарыг эрхэмлэхэд голлон анхаарч Баяд бараг үзэмчин хуц Баянхонгор аймгийн Бууцхан сумаас тих авчирч сүрэгтээ нийлүүлснээр том биетэй төл мал хүлээн авч сүргийн бүтцээ сайжруулж чаджээ. Аймгийн авраг малчин лавгад орж 1986-аас 1988 оны хооронд цэргийн алба хааж нутагтаа ирээд нэгдлийн 500 эм хон хариуцсан авч маллаж эхэлснээс хойш тасралтгүй 30 орчим жилийг мал аж ахуйн салбарт зориулан яваа нэгэ. Тэрээр эцэг эхээсээ эсүүлээ бөгөөд бага насндаа ээжээсээ өмчөрч аавынхаа хамт дүү нараа асрах, малаа маллах хүндхэн үүргийг хүлээсэн байдаг. Харин одоо лавгад оржийн ах дүү дөрвөн малчин нутагтаа мал маллаж тухайн салбарт нэр төртөө авраг малчтаар ийхүү нэрлэгдэж байна.